Эхний мэдээллийг хүргэе. Амралт зугаалгын улирал эхэлж хөдөлмөр эрхэлж байгаа эргээд ээлжийн амралтаа авч эхлээд байгаа. За энэ хүрээнд үзэгч та бүхэнд ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох болоод амралтын хугацаа тооцох аргачлалуудыг танилцуулъя. За тодорхой байгууллагад ажиллаж байгаа эргэн 6 сарын турш тасралтгүй нийгмийн даатгал төлсөн бол ээлжийн амралт идэх эрх үүснэ. За мөн ээлжийн амралтын хугацаа эхний 5 жилд ажлын 15 өдөр байдаг. За амралтын мөнгийг бодохдоо өдрийн дундаж цалингийн хэмжээг амралтын хоногоор үржүүлж байгууллагын цалин буух өдөрт журамтай байдаг. Ажил эрхлэх жилдээ нэг удаа ээлжийн амралтаа авах хэрэгтэй байдаг. Үүнд нийгмийн даатгал төлсөн 6 дахь жилээс эхлэн 18, 11 дахь жилээс эхлэн 20 өдөр гэх мэт нэмэгдэн 32 дахь жилээс ажлын 29 өдөр амрах эрхтэй болдог байна. Харин хөдөлмөрийн хэвийн бүс нөхцөлд ажиллаж байгаа ажилтан 6 дахь жилээс 20, 11 дахь жилээс 22, 32 дахь жилээс 33 өдөр амрах эрх үүсдэг байна. Иргэд ээлжийн амралтаа уран дулаан цагт авч гэр бүлтэйгээ үр бүтээлтэй цаг өнгөрөөхийг илүүд үздэг. Гэвч ээлжийн амралтын мэдээл дутмаг гэдгийг хэлжээ. Ээлжийн амралтад наадмын дараа шууд залгуулаад авахар төлөвлөсөн байгаа. Тэгээд ерөөхдөө гэр бүлээрээ сайхан Монгол орноор нэг аймаг руу ч юм уу явна гэсэн тийм төлөвлөгөөтэй хөвсгөл аймаг руу явна гэсэн төлөвлөгөөтэй. За одоо яг нэг хуулиараа л байгаа. Би одоо яг нарийн сайн мэдэхгүй байна. Одоо бол минийх чинь нэг 18 хоног байна уу ажилласан жилээрээ бодож амарч байгаа ажлын 18 хоног. Тэгэхээр чинь нийтдээ нэг 20 гаруй орчим хоног бол амарчиж байгаа. Аваад төлөвлөөд өнгөрсөн. Хөдөө бол өнгөрөөсөн дөө. Улсад нэг 12-3 жилийн нийгмийн даатгал тэгээд тэргээрээ хамаарад 22 хоног юм бол ортог. Одоо наадмын дараахан амраал, наадмынхаа амралаа залгуулаад аялал гэж бодож байна да. Тэр мэдээлэл бол яг хомс байгаа. Мэдээж хэрэг яг тэгээд дотоод байгууллагын журам хууль дүрмийнхаа дагуу нэгтлэн бодоол өгөх бах та. 20 ажлын 20 хоног. Ээлжийн амралтаар орж ирдэг одоо мөнгөний талаар таны мэдээлэл хийрээд үгүй яаж бодож байгаа талаас нь тий? Сайн байхгүй. За ингээд ээлжийн амралтаа авахар боллоо 6 сар болоод ирэх нь үсчлээ. Тэгвэл дараагийн асуудал нь юу үүсдэг вэ гэхээр ээлжийн амралтын үндсэн хоног гэж нэг хоног байгаа даа. Энэ нь нэгсэндээ 15 хоногоос эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? За хүүхэд насан туршаагүй хүүхэд ч гэдэг юм 18 настай те эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн байх юм бол ээлжийн амралтын үндсэн хоног нь 20 хоногоос эхэлнэ. Ингээд бас нэг ялгамжтай байдаг гэсэн үг. За тэгвэл би анх удаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Би 6 сар болоод би ээлжийн амралт авах гэж байгаа залуу хүүхдүүд байх юм бол нэгсэндээ 15 хоногийн ажлын 15 хоногийн ээлжийн амралт авна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ойролцоогоор нэг сар нэг 30 хоногтой байхад нэг дунджаар нэг хагас бүтэн сайн гэхэд 3 мө 4 удаа таарна. Тэгмүүд 15 хоногийн ээлжийн амралтын ажлын хоног дээр нь хагас бүтэн сайны 3-7 хоног чинь нэмэгдлээ гэж бодъё л та тийм ээ. Тэгэхээр чин тэр хүн маань дор хаяж 21 хоног амраа явна гэсэн үг. Иргэн амралтын мөнгөө бодуулахдаа өдрийн дундад цалингийн хэмжээг амралтын хоногоор үржүүлнэ. Жишээлбэл иргэн бие гар дээрээ 2.2 сая төгрөгийн цалинтай. Үүнийг ажлын 22 өдөр туваавал өдрийн 100 мянган төгрөгийн цалинтай байв. Тэрээр 15 хоногийн ээлжийн амралт авбал амралтын мөнгө 1.5 сая төгрөгийг авна. Ажилтаа ажиллах хүчний хомсдлоос шалтгаалan тухайн жилд ээлжийн амралт авч чадаагүй тохиолдолд байгууллага амралтын мөнгнөөс 1.5 дахин их мөнгөний үнгийг нөхөн олгор болгохоор тусгажээ. Мөн байгууллага ажилтны амралтын мөнгийг олгоогүй тохиолдолд 5 сая төгрөгөөр торгох журамтай байна.